Сайн уу, миний нэрийг Джон Дайсингер гэдэг. Энэ бол миний эхнэр Пам. Бид Теннесси мужийн төвд байрлах 8000 м² талбайтай өгөөмөр ажилтал хэмээх нэртэй манай ферм дээр байна. Нэшвил хотоос баруун өмнө зүгт ойролцоогоор 1 цагийн зайд манай ферм байрлах бөгөөд бид бүтэн жилийн турш тариалт хийж Нэшвил хотын 2 фермерийн биержид болон жижиг хүнсний дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Энд 1998 оны намраас хойш газар тариалан эрхэлж эхэлсэн. Тэр цагаас хойш манай ферм маш их хөгжиж өөрчлөгдсөн бөгөөд UPIC гүзээлжигний фермээс маргаага эхэлж байсан бол одоо олон төрлийн хүнсний ногоо болон жимс жимсгний аж ахуйтай болсон. We started out as a UPIC strawberry farm, and now we're just a very diverse mixed vegetable small fruit operation. Энэ газар бидэнд болон бидний үр хүүхэд ачцэнаар амьдарч өсөж үржих хамгийн сайхан газар гэдгийг үздэг. We're so bountifully blessed. Бид хоёр Африкт ажлын гараагаа багшийн ажиллаар эхэлсэн. Хэсэг хугацааны дараа гэр бүлээрээ хамтдаа ямар нэгэн өөр зүйл хийх, өөр сорилт үзэхийг үнэхээр их хүссэн. Миний эцэг их тэтгэврт гарахдаа энэхүү 192 акр фермийг хөдөлж авсан бөгөөд тэр үед бид ч хамт нүүж ирсэн. Ойролцоо хотод багшийн ажлаа үргэлжлүүлэн хийж байсан ч манай гэр бүлд бидний хийж байгаа зүйл хамгийн сайн сонголт биш юм байна гэдгийг мэдээд бид фермдээ ажиллахаар шийдвэрээ гарган ажилласаа халагдах өргөдлөө өгсөндөө. Тэр үед бид хөдөө аж ахуй газар тариалан бол бидний зүрх сэтгэлийн дуудлага гэдгийг мэдэрсэн. Бид 5 жилийн турш гүзээлзгэн тариалдаг UPIC Strawberry Farm-ыг эхлүүлсэн. Эхлснээс хойш 5 жилийн дараа бидэн дээр хаврын сүрлийн бороо орж үүндээ бид өрн дампуурч байгаагаа ойлгосон. Бид асар их алдаа хийсэн. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд юу хийж байсан үүнийхээ учир шалтгааныг ойлгоогүй байсанд орсноо. Тухайн үед газар тариалан биднийг сөхрүүлж бууж өгөхийг шаардж байгаа юм шиг тийм л муухай мэдрэмж төрж байсан да. Одоо ч гэсэн мартагдгүй зүрх зүсэм хамгийн муухай дурсан шүү. Тэгээ яг тэр үед Бурхан биднийг өвлийн тариалт эхлүүлээч гэж зөвлөсөн. Удалгүй 2010 он гэхэд үр дүн нэг үнэхээр гайхшруулсан да. Учир нь бид 4 улирлын тариалт хийж эхэлсэн ба одоо ч хийсээр байна. Манай фермийн нэг онцлог зүйл бол манайд олон цалинтай ажилтан байдаггүй. Манайд ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн биднээс суралцахын тулд дадлага хийж цалингүй ажилдаг билээ. Бид тэдэнд тариалтаас эхлээд ургац хураалт фермерийн биерчтэй холбогдох болон бусад бүх нарийн ширийн зүйлсийг зааж өгдөг. Бид зөвхөн хичээл заахаас гадна тогтмол аялал зугаалга хийж амралтын өдрүүдээр хамтдаа ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн тоглож мөргөж үдийн хоол хамтдаа. Манай фермд ихээхэн ашиг өгч байгаа айдвартай орлогын их үүсвэр бол бүтэн жилийн турш навчт ногоо тариалж байгаа. Теннесси мужид өвөл зөнгөө навчт ногоо тариалж ургац хураах нь томоохон сорилт болдог шүү. Энэ санааг бидэнд өгсөн Рэй Тайлертай маш их баярлалаа. Бид одоо жилийн турш навчт ногоо тариалж байгаа бөгөөд бидний хамгийн их мөнгөн орлого. Бид гүзээлзгний тал дээр бусдаас илүү их туршлага хуримтлуулсан гэдгийг хүн болгон мэддэг. Бид энд ариун ургац өгдөг эрлэг системийг өөрсдөө бий болгосон. Үн хүрдэг ногооны тариалтыг гар аргаар явуулдаг бол үнц нь багтаа ногоонд трактор ашигладаг. Энэ цаг хугацаа хэмнэж бүтээмжийг олон дахин нэмэгдүүлж чадсан. Ингэснээр баргийн туршлагатай ногоочд ургуулж чадаагүй олон төрлийн ногоог бид ургуулж байна. Трактор болон өөрсдийн тариалах арга туршлагыг ашиглан олон ажилчин ажилуулахгүйгээр ногооны төрөл бүрээс ашиг хийж чаддаг болсон шүү. And we're growing all those crops on those crops. Гурван үндсэн борлуулалтын суугтай. Эхнийх нь олон нийтийн дэмжлэгтэй газар тариалан бөгөөд манай фермер 140 орчим CS шүттэй. Хоёр дахь сувг бол фермерийн биержүүд бөгөөд бид биержид бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлдэг. Сүүлчийн 3 дахь нь гар дээрээ шууд борлуулалт хийдэг. Бурханаас ирсэн дуудлагад үйлчлэх ёстой тул бид CS-ийг гишүүдэд анхаарлаа маш сайн төвлөрүүлдэг. Бид олон нийтэд байнгын харилцаа тогтоож байгаа бөгөөд тэдний зарим нь 2003 оноос хойш бидэнтэй ажиллаж байгаа. Тиймээс бид үйлчлүүлэгчдээ дээд зэргийн халамж анхаарал тавих ёстой. Бид эргээд бидэнд агуу ажиллал болсон.
Ферм нь олон төрлийн бизнес эрхлэгчдийн хувьд хамтын ажиллагааны төв бөгөөд миний хизээж төлөвлөөгүй нэг зүйл бол савуулгагүй талах нарийн боо үйлдвэрлэх байна. Тэгээд бид фермерийн бирж талхаа нийлүүлж эхэлсэн ба удалгүй уус даяар хүргэлт хийдэг боллоо. Манай нарийн боовны үйлдвэрт бид хоол хүнсийг эрүүл хоол талаас нь анхаарлаа хандуулж хүмүүс савуулгагүй талах болон бусад сонголтуудыг хүргэхийг хичээдэг. Фермийн амьдралын олон гайхалтай зүйлсийн нэг нь бид хүүхдүүдтэй янз бүрийн бизнес эрхлэлтэнд эм өгсөн явдал байв. Би 2012 онд дахианы аж ахуй эрхэлж эхэлсэн бөгөөд сөрөг 150-аас 400 дахианы хооронд хэлбэлцдэг сэгстэй цэвэрхэн дахиан байр эрүүл өндөгтэй болохыг би үнэхээр хичээж ажиллаж байсан. Тиймээс би дахиан үүрлэх хайрцаг болон зарим зүйлсийг автоматжуулсан бөгөөд ингэснээр өндөг үйлдвэрлэх шугам бүхэлдээ хэлбэр болсон. Өдөрт хэд хэдэн удаа дахиагаа гаргаж хоолдог ба заримдаа Келли Амбер хоёр ирж бид хамтдаа үүнийг хийдэг. Өндөг цуглуулах ажлыг гэр бүлээрээ хийхэд үнэхээр таатай байдаг шүү. Би бас соёолжны бизнес эрхэлдэг. 7 хоногт 80-аас 100 орчим тавиур соёолж ургуулдаг. Соёлжийн тариалтыг бусдаас бага зэрэг өөрөөр эрхэлдэг бөгөөд өрн байгалийн гэрэлтэй хүлэмжинд ургуулах ба ингэснээр илүү чанартай, өнгөлөг, амтлаг, том хэмжээтэй ургач сурааж чаддаг. Ногооч найзынхаа зөвлөснөөр Сталин захиалж хийлгсэн соёолжны ургач сурагч надад би энэ бол үнэхээр гайхалтай. Нэг тавиурын ургацыг ойролцоогоор 4 секунд хүрэхгүй хугацаанд ураадаг. Энэ нь өөрөө асар их цаг хэмнэж өгдөг шүү. Үүнээс гадна бичил ногоонууд болон бусад үйл ажиллагаа дэд бүтц фермийн системийг сайжруулахад ихээхэн анхаарал хандуулдаг. Миний амьдралыг ихээхэн хөнгөвчлсөн зүйлсийн нэг бол нэг дугуйт унаатай болсон явдал бөгөөд би үүнийг авснаас нийтдээ 4100 км явсан байв. Энэ нь намайг алхуулдаггүй, ядраадаггүй, ажлыг өгдөгтэй хөнгөн болгож өгсөн. Миний хамгийн анхны дурсамж бол ферм дээр эцэг ихтэй өдөр бүр тусалдаг байсан явдал бөгөөд аливаа зүйлийг илүү үр дүнтэй хурдан хийх янз бүрийн аргуудыг олж нээснээр фермерийн үйл ажиллагааг сайжруулах олон арга зам байгааг би бүгд байхасаа л мэдэрч эхэлсэн. 2012 онд фермерийн салшгүй найз болон хувирсан да. Тэр жил анхны түргэн ургач сураагчийг худалдаанд гаргасан. Энэ бүтээлийн санаа нь яг тэрхүү ферм дээр олдож тэнд л биелэлээ болсон. Бид түргэн ургач сураагчийг 7 хоногт 2 удаа гараагуулаа нэг салаатны навч хураахад ашигладаг. Үүнгүүгээр бид ургач хураалт маш их хугацаа алдах байлаа. Бид Caterpillar хүлэмжийг ашиглах үнэхээр гайхалтай аргыг олсон бөгөөд шийдлийн гол зорилго нь хүлэмжийг хялбархан шилжүүлэхэд оршино. Тиймээс явган хүлэмжийг жилд 2 удаа шилжүүлдэг болсон. Бид маш олон зүйлийн зардлыг багасгах чадсан. Үүний үндсэн зорилго бол хүнсний ногоо жимс жимсгнийг эрүүл хурдан ургуулах үйлдвэрлэх явдал юм аа. Бид бараг бүх тариалалтандаа хучлаг ашигладаг болсон. Үүндээ эдгээр манай фермийг үндсээр нь өөрчилж байна. Энэ нь илүү цэвэр эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга зам гэдгийг бид мэддэг болсон. Хүчлэг хэрэглэдэг болсноор үйлчлэл эрс багассан шүү. Хүчлагыг бүх төрлийн навчт ургамалд ашиглаж байгаагаас гадна олон төрлийн хүнсний ногоо ургуулахад хүчиж байна. Энэ жил гэхэд сармилсан дээр хэрэгэлсэн бол өнгөрсөн жил гайцаа, окра, эрдэнэ шиш дээр хэрэглэж үр дүнг нь үзсэн. Жишээлбэл бид хүчлагыг эрдэнэ шишийн талбайд цөө хэдэн игнэнд туршиж үзсэн. Тэгэхээр игнэнд ургасан эрдэнэ шиш хүчлэхгүй ургасан эрдэнэ шишээс илүү өндөр эрүүл ургасан тул хүн бүр биднийг хоёр өөр цоо байсан гэж бодож байсан шүү. Энэхүү туршилтаас бид хог ургамал ургамлын өсөлтөд хэрхэн нөлөөлдгийг мэдсэн. Энэ бол гербицид ашиглахгүйгээр ургамалгүй тариалах арга болж чадсан. Жижиг тариалт тэр тусмаа үрхэн аж ахуй бол манай гаригийн ирээдүйн томоохон ихтгэл найдвар гэж би бодож явдаг. Бид дэлхийг илүү сайхан газар болгохын тулд багц гисэн хувь нэмэр оруулж байгаагаа мэдхэд үнэхээр сэтгэл хангалуун байна. Бидэнд хамгийн их урам зориг өгдөг зүйл бол үйлчлүүлэгчдээс болон дадлагжигч нараас ирж буй тодорхойлын хариу бөгөөд үүнд бид бүгд маш их сэтгэл ханамжтай байдаг. Залуу хүмүүстэй хамтарч ажиллах, тэдний эсхийн ертөнцийг үзэх өөрчлөгдөж байгааг, тэдний шаргуу хөдөлмөрөөс хаашаал авч байгааг харах үнэхээр таатай байдаг шүү. Бүгүүдтэйгээ хамтран ажиллаж бүтээн байгуулалтыг нь надад гайхалтай сэтгэл ханамж өгдөг. Газар тариалан эрхлэх нь бидний хувьд итгэл найдварыг зохицлоож
Өөр хүүхдээ хүмүүжүүлэн гэр бүлээ ухамсартайгаар хүүл явуулсан. Энэ бол ер үсгийн сайхан амьдрал. Ан гачиг, салхи шуурга, үер ус мөндөр орж хүнд хэцүү өдрүүд ферм дээр ирэх үед би өөрөө өөрөөсөө би яагаад үнийг хийх ёстой юм бэ гэж асуудаг. Би юу хийвэл дээр вэ хэмээн миний тарих бодож эхлэх үед хариулт нь үргэлж би газар тариалан эрхлэхээс өөр юу ч хийж чадахгүй гэж. Think of anything Да. that I'd rather be doing than farming. Саяны баримтат кинон дээрээс хэд хэдэн зүйлийг одоо анзаарч харлаа л да. Монгол юу болгоо дийдгөө. Энэ хүү ферм нь бол 8000 м² тэгэхээр нэг гаач хүрдгүү. Тийм жижигхэн ферм юм байна. Гэхдээ бол жилийн 4 улирлын турш ногоо тарьж нээшүүл хотын хад иргэдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг гэж ярьж байна. За эхлээд 1998 оны намраас энэ Джон Дайсингер болон Хан хоёр одоо тариал эрхэлж хийсэн юм байна. Багшаар ажиллаж байгаа тийм. Бас их зөрөгтэй шийдвэр гаргасан байна шүү дээ. Огт газар тариалангийн одоо мэдлэггүй байж иж анхныхаа UP-г гүзээлзэгний ферм эхлүүлсэн юм байна. Энэ UP-г гүзээлзэгний ферм гэдэг бол Америкт нэг бас нэг сонирхолтой тийм үүд байт юм байлээ. Жимсг нь одоо тариалсан хүмүүс ургацаа бол бүгд нь өөрөө хурааж бол дийлдэхгүй. Тэгээд ургацаа хураахын тулд бол хүн ажилуулдаг. Зэрэгдэл нь өндөр гардаг учраас авч байгаа үйлчлүүлэгчид өөрсдөө хурааж аваад одоо аль үнээр нь ч гэх юм те орлуулах тийм хууль өрөөд юм билээ. Тэгээд энийг бол одоо UP буюу өөрөө хураадаг тийм ферм гүзээлзэгний фермийг хамгийн анх ажилуулж эхэлсэн юм байна. Тэгээд 5 жил ажилуулад 5 жилдээ бол одоо үнээр бүр бам хураад те за ерөөсө болцгоё гэж шийдэжсэн боловч одоо аргалгаа олж тэгээ жилийн 4 улирлын турш ерөөсөө навчт ногоо тариалъя. Энэ бол бас бидэнд боломж өгч магадгүй юм гэдэг үүднээс бол хийсэн байна. Тэгэхээр энэ UP-ийг бас манад ашиглаж болно. Яагаад тэгэхээр цэцэрхэн тариалаад тариалсан цэцэрхнээ гүйцэд хурааж аваагүй талбайнууд бол зөндөө их харагддаг. Ингэж эгдэж яхаар тал үнээр нь золтгой бас над иргэдэд бодлуулаад хамгийн гол нь өөрсдөө хураагаад тэгээд тал үнээр нь худалдаж авах тий ургуулсан хөдөлмөрөө 100% ийм боломж бас гарч байгаа юм байна. Тэгэхээр энийг бас манайхаа мэдээд аваарай. Дараа нь дээр нь CSA гээд 2000 оноос эхлээд CSA гээд тийм одоо community supported agriculture гэж ярьдаг юм байлээ. Тэгээд энэ нь болохоор олон нийтийн оролцоотой газар тариалан гэсэн үг орчуулвал энэ систем бол 1980-ад оноос энэ Европ, Америк орнууд дэлгэрсэн. Тэгээд 2000 оноос хойш бол маш эрчимтэй одоо хамгийн зүйтэй санхүүгийн систем юм байна гэж үзсний үндсэн дээр одоо Америкт бол бүр энийг хуульчилж өгсөн байдаг. За яадаг систем бэ гэхээр гишүүнчлэлд CSA гишүүнчлэлд хамрагдсанаар одоо тухайн хүн бол сарынхаа юм уу улирлын тооцоог хийн хамгийн гол нь мөл одоо ногоочноос ногоо 7 хоногт нэг удаа ч юм уу те ногоо авч явах хэрэгтэй өөрийнхөө хэрэгцээний ногоог. Тэгээд тухайн ногоо нь бол бас улирал дагаад өөрчлөгдөж болно. Гэхдээ яг төлсөн төлбөрийнхөө хэмжээгээр бол ногоо авдаг. Энэ нь тухайн ногоочин фермер эрхлэгчид ямар ашиг тус өгд юм бэ гэхээр хүнсний ногоогоо одоо бүтээгдэхүүнээ хөтөлбөртэй үнээр урьдчилаад борлуулчихдаг. Ингэснээр нөгөө нэг одоо фермийн ажил те
Урын тариалт эхлэхэд одоо шаардлагатай санхүү босгох, хураалтын үеэр бас санхүү босгох ийм зөв тогтолцоо гэдгийг бол эсээ шүүжлэлтэй одоо энэхүү систем бол баталж өгсөн байдаг. Хятад бас их өргөн дэлгэр нэгдэж байгаа гэсэн. Манай Монголын бас жижиг фермерүүд тариаланчид, өрхийн тариаланчид бас яг энэ системийг ашиглаад одоо ногоогоо зөвхөн үнээр байнга нийлүүлж явах хэрэглэгчтэй боловчтой ийм систем байгаа. Тэгэхээр энийг бас цааш нь судлаад нэг дугаар болгож яривал бас их зүгээр юм билээ. Одоо өрхийн тариалан хөгжүүлэх нэг муухан гаргалгаа гэж бас би бодож байна. За дараагийн нэг ажигламар зүйл бол тэр филтр панел гэдэг байгаа юм. Тэр болохоор одоо явган хүлэмж гэх юм уу юм жижигхэн хүлэмж байгаа даа шүү дээ. Энэхүү хүлэмж бол одоо ургацыг хөгжүүлдэг нэгдүгээр та хоёрдугаарт бол ургалтыг бас их эрчимтэй түргэшүүлж өгдөг. Тэгээд ийм жижиг нам ургадаг ногоог тариалдаг. Эсвэл хавар эрт тариалдаг одоо хүнээс хамгаалж тариалдаг. Энийг бол их хэмжээгээр хэлт юм байна. Саяны Жон Пам 2. За энэ Жон Пам 2 бол хэдийгээр газар тариалангийн одоо мэрэгжлгүүч гэсэн өөрсдийнхөө одоо болцоогоор амьдралын туршлагаас бол ногоог хэрхэн эрүүл урдан зөв ургуулах уу гэдэг бол тэр нэгийг ажилласан нь харагдаж байна гэж одоо хүчлэг бас нэлээд ингэж ногоонд ашиглаж гин гэж сая ярьсан байгаа. Хүчлэг бол үнэхээр одоо ангалттай олон үр дүн өгдөг. Хамгийн эхлээд бол хог ургамал албайд ургадаг байгаа. Хоёрдугаарт бол чигийг маш сайн хадгалж өгдөг. Хог ургамал ургахгүй байна бол одоо хүнсний шимтгч жилийн тухайн ногоо өөртөө 100% авах боломжийг олж байгаа тийм. Дээр нь бол одоо хүнсний нүүдлээс сахинаас одоо хөрсийг хамгаалж өгч байдаг. Явуулгаа багасдаг. Ийм онцлог талтай тэгээд нэлээд олон төрлийн ногоон дээр үзсэн байна. Тэр эрдэнэс нэг төрлийн эрдэнэс шиг тариалаад 2 3 мөрөнд нь бол хуцтайгаар ашиглаж үзсэн. Хуцтай эрдэнэс нь одоо маш өндөр том ургасан том жимстэй байсан гэж ярьж байна. Тэгээд нөгөө фермд нь очсон хүмүүс бол энэ хоёр чинь өөр сорт юм биш үү гэдэг байхад байсан гэж ярьжсэн. За тэр Жоны хүү бол хоёр хүү нь бол их ажилтан байна. Тэгээд нэг хүү нь ахны фермтэй байна. 150-аас 400 тийм фермтэй байна. Дээр нь бол нэг анхаарал татсан зүйл бол тэр биологны тариалтыг бас нэлээд сайн хөгжүүлж өөртөө тийм соёлж хураагч энэ хийлгэж авсан байна. Тэгээд соёлж бол бас Монголд хараасан нэвтрээгүй хөвөмөл болоогүй хүнсний салбарын одоо нэг өвөрмц салбараа маш их мөнгө олж олдог. Одоо сая жишээлбэл Жоны хүүхэд 40-оос винт авсан. Сүүлж 7 хоног ураагаад тэрийг 7 хоног болгон удаа өгөөд мөнгө авдаг байна шүү дээ тий. Тэгэхээр тэр хүний борлуул санхүүгийн эргэлт нь бол одоо 7 хоног тутам явагдчихдаг. Бид чинь бол жишээлбэл бомдоор тариалах юм бол 7 сарын сүүлээс нааш мөнгөний бараа харахгүй шүү дээ. 3 сараас эхэлдэг. 7 сарын сүүлээс хойш. Гэтэл соёлж бол өөрөө их түргэн уралцтай. Хаваа макрогрин гэж ярьдаг. Тэгээд яг энэ салбарыг хөгжүүлбэл бас Монгол томоохон зээл байгаа. Яагаад гэвэл өөрөө хөгжиг учраас. Дээр нь бол энэ GS25 CU их битэн бүгэн хоолуудад алдаг. Яг энэ соёлжийг бол сонирхох байх гэж бодож байгаа. Тэгэхээр чи нөгөө өдөр болгон нийлүүлж шаарддаг учраас макрогриний соёлжны бизнест өөрөө
Хэмсэн юм бичгийн бодолтой болов уу гэж бодож байна. За дээр нь бол энэ пам хоёр бол бас хэрэг боддог байна. Одоо энэ юунаас ажиглагдж байна гэхээр ажилчтай бол дадлага хийх гэж ирдэг. Тэгээд жилэнгүй ажил. Ийхтэй Жон Пам хоёр тэдний цалинг өөрсдийнхөө мэдлэг амьдралд одоо ногоо тарих туршлагаасаа хуваалцаж тэдний залгидүүлдэг. Тэр ажилчид нь бол бас тутаяа ажилтг юм байна. Тэдэнд бүх юм зөвлөгөө зааж өгдөг юм байна. Дээр нь бол одоо олон нийтийн үйл ажиллагаа явуулж ажилчдаагаа ихээхэн ойр дотно байдаг гэж ярьж ирсэн. Энэ нь бас их анхаарал татж байна. Тэгээд үүнийг бол бас Монголд хийх боломжтой. Ялангуяа хавар тариалт үеэр 10 жилийн хүүхдүүдийг ажиллуулж болно. За цалинтайж ажиллуулж болно. Цалингүйч ажиллуулж болно. Хамгийн гол нь багштай нь ярьж тохироод сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулах юм бол энэ чинь өнгөө ашиглах боломжтой байхгүй юу? Яагаад гэвэл тэр хүүхдүүдийг одоо ногоо тариалахад суугаж туршлагын цааж өгж байгаа. Тэгээд түгээн дэлгэрүүлж байгаа гэдэг утгаараа бол энэ 10 жилийн хүүхдүүдийг хаврын тариалт, намрын хураалт ашиглах их боломжтой юм шиг санагдаж байна. За дээр нь 3 янзаар урлууд байж байгаа юм. Нэг нь бол тэр хамгийн ихэн тавигдсан байсан те CSA гишүүнүүд бодлуулалтаа хийдэг гэж байна. Дараа дээр нь бол фирмийн биржд хөдөө аж ахуйн бирж тавиаж бөөний үнээр бодлуулалт гэж байна. 3 дахь хувилбар нь бол одоо шууд гар дээрээс бодлуулалт. Ийм 3 янзаар орлого нь орж идэг юм байна. За Жон Пам хоёрын бас нэг гайхалтай чанар байна. Юу гэхээр хүүхдүүдээ их сайхан сургаж одоо хүмүүжүүлсэн байна. Тэгээд хүүхдүүдээ их дэмждэг байна. Тэр хүүгээ бол хоёулангийн бизнестэй болсон байна. Тэр бизнесүүд нь миний өөрийнх нь фармтай бас нэгт холбоотой ажилладаг нь бол чиглэгдлээ. За тэгээд ер нь цаа газрын тариаланчд бол одоо байгалийн гавьсаг үер үсний аюул гавьсаг салхи шуурга альбой Америкт бол өчтөр хуу салхи их болдог мөндөр байна. Тэгээд тэр үед одоо хүндрэл бэлшээл болгоныг даван туулж исэн байна. Бидэртэй адил бид нар юу үздэг, ногоочд юу үздэг, тэр болгоныг бас мэдэрдэг юм байна. Тэгээд шимтрах үе гардаг гэж байна. Гэхдээ бол одоо тэр эрсдлүүдийг даван туулаад би бол одоо нуул тарих гэж төрсөн хүн шүү дээ гэж боддог гэж ярьсан байна. Энэ үг нь бол их гоё санагдлаа. Одоо шантрахгүй байгаасаа бидний шантраарай гэж зөвлөж байгаа нь бол их сайхан санагдлаа. За тэгээд Farmers Free тэгээд YouTube сувгийг бүхэн бас үзэж байгаарай. Би аль болох одоо энэ Европын, Америкийн өрхийн аж ахуй талаар хийсэн юм сонирхолтой кинонуудыг олжуулж хүргэж байна. Тэгээ араас нь бол бас тайлбар хийж байна. Яагаад гэвэл зарим нь бол одоо бидний сайн мэддэггүй нэр томьёонууд, системүүд эдгээр ашигладаг. Тэгээд тэр болгоныг бол үүнийхээ дараа тайлбарлаж өгөхийг хичээнэ. За тэгээд дараагийн нэвтрүүлэг хүртлээр түр баяртай.